Мэдээ үргэлжилж байна. Засгийн газар хуульд заагаагүй 10 үндэсний хороо 4 зөвлөл байгуулж тэдгээрт 30 тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн дээрээс нь нүүрсний экспорт буурч төсөв тасалдах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед засгийн газар хууль тогтоогчид өөрсдөө хэмнэхгүй үргэлгэн байгааг Монголын улирчны хөвлийн орооноос шүүмжиллээ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани гэхэд бүтээмж, аж ахуйн менежер зэрэг нийт 3 менежер ирж удирдлагын бүтцэн улам данхаасан байна. Намаас хэдэн хүн томилогдсныг бол би хэлж мэдэхгүй байна. Нэг 5-10 орж. Энд хяналтын менежер очсон хүмүүст би нэг зүйлийг хэлсэн. Та нар хэмнэх гэж очиж байгаа. Санхүү дээр хяналт тавих гэж очиж байгаа. Ингээд намууд түмний нүдэн дээр инээж байгаад менежерүүдэд томилоод эхэлсэн. Улс орны гол салбар болох эрчим хүчний салбарт аль хэдийн менежерүүд очин ажлын өрөөнд орж синтедэ залзраад эхэлжээ. Тэгээ манайх бол өмнө нь бол 2000 гаруй ажилтнтай байсан. Тэгээд ухаалаг тоолборыг нэвтрүүлэхээр 3 жил дараалан ажиллахдаа ухаалаг тоолбор нэвтрүүлсний үр дүнгээр ажлын байрныхаа тоогоо цөөлнөө гэж төлөвлөд явж итэл ингээд удирдлага нь одоо 3 менежер томилогдож ирсэн л дээ. Удирдлага нь бүтцэн данхаагаад одоо би бол хамт олонд ингээд юм тайлбарлахад маш хэцүү болоод эхэлсэн. Ажлын байраа цөөрүүлж итэл удирдлагын бүтцэн нэмэгдээд данхаачихсан. Тэгээ одоо тэр гадуур их хурлын гишүүн их хоёргаа яриад байгаа шиг бүтээмж менежер гэдэгээрээ биш бүр анх төлөвлөлтийн менежер ирсэн, дараа нь хяналт менежер ирсэн, сүүлд эрх бүтээмжийн менежер, нэр нь өөрчлөгдөд аж ахуй менежер гэж ирсэн. Уг нь эрчим хүчний салбар шинжилэл хийж терапи өөрчлөлт оруулан энэ салбарыг алдагдaltaгүй байхад анхаарч эхэлснээр шийдвэр гаргахчид танилцуулсан. Гэвч нөгөө тийшээ хараад үнийн терапи өөрчлөлтийг хойшлуулж ажилтнуудын нийгмийн амжийг сайжруулах, бүтээмжтэй мэргэжсэн ажилтан тогтоон барихад анхаарна гэж хэлснээр зөрчиж менежер нэртэй дарга томиллоо. Төрийн өмчит компаниудаар дотоод аудитууд байдаг. Эрчим хүчний яам дээр бас хяналт шинжилгээ үнэлгээний газар гэж байгаа. Тийм ээ? Салбарын хяналтын газар гэж байгаа. Бүтээмж үр ашгийг одоо тооцдог эдийн засгч нар тэнд ажиллаж байгаа. Магадгүй дотоодоос нь зохион байгуулах бүрэн боломжтой. Хэрвээ магадгүй одоо гаднаас оруулж ирэх гэж бол мэрэгжлийн хүнээ авчираа. Мэрэгжлийн тэр бүтээмжийн чанарын менежерүүд тэ авчираа. Үнэхээр мэрэгжлийн хяналтын аудиторуудаа авчираа. Гэтэл нам дагсан томилгоо хийгээд байгаа байхгүй. Одоо бүр цагаандаа гарсан шүү дээ. Аных, хүнийх, маных гэдэг. Тавчхандаа хууль тогтоогч гүйцэтгэх засаглалынхан хөлбөмбөрийн тухай хууль, төрийн хэмнэлтийн тухай хууль, төрийн мэргэд зарчмыг зөрчижээ. Зөвхөн эрчим хүчний салбарт гэхэд 14,000-аас 15,000 ажилтан ажиллаж байна. Тэдний дундад цалин 2.5-аас 3.5 сая төгрөг. Харин шинэхэн дарга нарын цалин түүнээс дээш гэдэг албан бус мэдээлэлдэг. Энэ мэтээр төрийн өмчит компаниудад менежер гэх 100 дарга ээлж даргалын томилогдож, зарим нь эцсэндээ аж ахуйн менежер гэх нэр золтой очсон байна.